Мөнгөтэй илүү ухаалаг харьцаж, хувийн санхүүгээ үр дүнтэй төлөвлөхөд чинь туслах 5 зөвлөгөө. Энэ талаар Ариун оюун компани захирал үүсгэн байгуулагч Ариун Заяа цойлогсоц квартал ивентэд оролцохдоо тавьсан илтгэлийн хэсгээс. За өнөөдөр цаг хугацаа маш богино учраас бас би та хэдийн их уйдамааргүй байна. Надад нэг 10 минут өгсөн байгаа. Тэр хооронд би та нарт 5 тип хуваалцъя гэж бодлоо. Надад бол зөндөө тип байгаа. Гэхдээ өнөөдөр 5-ыг хуваалцъя. За, би болохоор зардлаа танах дээр бол яг санал нийлэн би гэхдээ орлогоо бүр нэмэгдүүлэх дээр бүр 200-300 санал нийлэн. Олон төрлийн их усвэртэй бай, олон төрлийн орлоготой бай. Орлогоо нэмэгдүүлэх дээр л анхаар. Одоо би бол өглөө болгон кофе гадагшаа гараад уу тий дуртай хоолоо очиод идэн аммаар байгаа юм авчна. Гэхдээ би боддог. За би ингэсэн юм чинь одоо би энийг нэмж олохын тулд энэ тий алдагдал гэж тооцохдохгүй тул би яаж нэмж олох вэ гэж боддог. Яг тэгж бодоод ахаар өөрөө ирэхгүй ингээд мөнгө их усэр олгодод байдаг. Тэгээ манай нөхөр болохоор бүр ингээд зүтэй. Үнэхээр мөнгө өрдөг хүн баггүй. 3 хобби, манай нөхрийн 3 хобби машин, цаг, тэгээд тавилга болсон. Тэгээд тэр тавилга нь бүр аюу үнэтэй тавилгууд болоод бүр тэр хоббинд амар их мөнгө зардаг. Тэгээд би анх тэрэнд чи ямар их мөнгө зардаг юм бэ гэсэн чинь манай нөхөр тэгэл олно штэ ингэж урж байгаа юм чи олно штэ гэх байхгүй. Тэгээд тэр нь надад бүр ингээд аюу санагдсан. Би болохоор нөгөө нэг тэгж олж чадахгүй юм чинь баг ингээд эндүүхэндээ бай гэж бодоодсэн чинь манай нөхөр болохоор ингэж их үрж байгаа юм чинь олон штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас хүү ингэж бодд юм байна гэд. Тэгэхээр би бол хайдтай аль болох олон төрлийн орлоготой байж жижигч байсан хамаагүй. За don't be a trap of consumerism гэж байгаа. Энэ болохоор одоо бид нар нөгөө хэрэглээ айгүй өндөртэй болсон. Яг үүндээ одоо ковидын үед заяа би ингээд их хувцаа та нар намайг тэр ковидын үед нөгөө далайд аялсан бичлэгийг үзсэн байгаа болов байхгүй болов байна уу? За тэр үед чинь би нөгөө далайд аялах гээд хамаг хувцаа Америкт үлдээгээд далайд би бүр яг ингээд завин дээр аялсан байхгүй тэр зургийг оруулцдаг гэж завин дээр аялахад тийм их юм авчирч уусаа завин дээр орж болохгүй. Тэгээ би цөөхөн үед увцтайгаа завин дээр орчсон чинь ковид гараад дэлхийн нийтээр хаагдаад би ингээд завин дээр гацсан байхгүй юу? Би амар кино шиг амьдралтай биш ярьчлаа. Тэг яг тийм болсон. Тэгээд би буцаад нөгөө Америк руу орж чадахгүй нэг хэсэг яг нэг тэр нэг цөөхөн хэдхэн аялна гэсэн хувцастайгаа амьдарч байгаа. Буцаж Америкт очиод нэг амар шиний махгүйгээр бүтэн жил амьдсан чинь болдог юм байлээ. Тэгэхээр яг нөгөө нэг өөртөө битийних юм авна гэсэн чагсаалт байлгаад тэрэндээ ингээд амар зовоод байгаарэ тий. Одоо жишээ нь нэг өмөдтэй ингээд болдог л хгүй нэг гуталтай. Заавал ингээд нэмэл амар олон үнэтэй luxury юмуд аваад тий. Тимч брендийн зүг юм ч юм ингээд бас нэг тийм шаардлагагүй. За ядуу одоо хүмүүс ингээд амар юм баячуудыг үзэн ядах юм хандлага байгаа байна гэдээ ярьдэн шүү дээ тий. Тэгээд баячуудыг үзэн ядаа оо юм уу баячууд тий. Би болохоор тэгдэггүй яг үүндээ мөнгө олох амархан уу хэцүү юу? Тэ? Бас ингэж нэлээ ирчүүч шаардлагатай шүү дээ тийм ээ ухаан шаардлагатай. Ухаантай байх хэрэгтэй. Тэгэхээр баян хүмүүсээс сурах юм маш их байгаа гэж боддог. Тэгээ би өөрөө ингэ бизнес хийгээд явж байхад одоо ашиг орлоготой ингэж явах бол надад бас хүндрэлтэй байдаг. Гэтэл би хичээдэг. Тэгээ онгод ингэж маш их баялагийг бүтээсэн байгаа хүмүүсээс сурах зүйлс маш их байдаг. Тэгэхээр та хэд маань яг нөгөө нэг баян хүн гэл нөгөө үзэн ядахаас илүү тэдраас юу сурж болох вэ? Тэ? Ямар замаар туулсан их тэр сурах зүйл дээр нь илүү ач холбогдлыг өгөх хичээгээрэй. За ингээд миний сүүл хэлмээр байгаа юм болохоор ийм 5 төрлийн чадвар байгаа мөнгөтэй холбоотой. Өнөөдөр бол хувийн санхүү гэдэг ингээд аюу томор нь яриад байгаа юм шиг ирнэ. Хамгийн ихнийх нь making money буюу орлого тийм ээ мөнгө олох. Хоёрт нь saving money буюу мөнгө хадгалах. Гуравт нь making more money буюу илүү их мөнгө олох. Мөнгө олчлоо шүү дээ. Тэгээ бүр илүү их олох. За дөрөвт нь investing money буюу мөнгөө хөрөнгө оруулалт хийх. Тавт нь мөнгөө өвлүүлэх. Тэгэхээр эдгээр бүгдээрээ тусдаа чадрууд та нар яг аль төвшин дээр нь явж байна. Тэ? Мөнгө олчлоо гэд тэр хүн насаараа баян байна гэсэн үг биш байхгүй юу? Маш их мөнгөтэй байлаа гэд тэр хүн тэрийг өвлүүлж чадах уу гэдэг бас том асуудал юм байна. Тэгэхээр яг энэ чадруудыг ингээд аюу гоё ингээд тавьж өгөөд те. За би яг тэдэн нас хүртлээр энийг сураад дараа нь надад мөнгөн дээр ийм сурах зүйл байгаа гэж бүр юм урт хугацааны тоглоомоор хараарай. Зөвхөн өнөөдрийн энэ жил чи сайхан амьдрах биш байхгүй юу? Цаашлаад энэ наснда сайхан амьдраад цаашлаад бүр ингээд үе үеэрээ сайхан амьдрах шүү дээ. За тэгээд мөнгөний одоо нөгөө нэг аль тохомсраа өөрчлөөрэй. Миний хамгийн ихэнд ярьсан юмтай холбоотой. Та хэд маань одоо мөнгө олох хэцүү юм аа те. Би ч тийм их мөнгө олж чадахгүй.
мөнгөтэй хүн чинь зовлонтой шүү дээ. Тэгэл мөнгө олох юм бол бөө зовлон. Тэгээ миний мөнгө хурдан дуусчихдаг тийм. Өө би ч гэсэн мөнгө олохлаа амар хурдан дуусчихдаг. Өө мань мөнгөгүй нөө би broke гэх амнасаа айгүй амархан гаргадаг. Өө ядуу гэл. Иймэрдүү үг амнасаа битгий гарга. Оронд нь мөнгө олох гоё. Тэ? Би маш их мөнгө олж чадна. Мөнгөтэй байх жаргалтай. Мөнгө олох амархан шүү дээ. Тийм хэцүү биш. Тэгээ зовж мөнгө олох шаардлагагүй, мөнгө олох амархан. Би үргэлж мөнгөтэй. Мөнгө надад дуртай. Надад би байнга мөнгөтэй байдаг. Миний мөнгө дуусахгүй. Тэ? Дараагийн мөнгө нь ингээ орж ирж идэг. Тэгээ би баян. Энийний зургийг авчих. Тэгээ та нар энийг аль болох ойр хараад яриад өөрийнхөө далд ухамсарыг өөрчлөөрэй. Баярлалаа.